Энэ бол боломж. Эх орны өнцөг улмараас ирсэн залуучууд үгэн хэлэх боломж. Үзэл бодлоо илэрхийлэх боломж. Залуучуудаа бид энэ амьдралыг хэн нэгнээс түрээсэлж аваагүй. Тийм учраас миний таны өмнөөс хэн нэгэн шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй. Адил шин төвшин баяртай уулзж байна. Нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг бол залуучууд дор бүрээ ярьдаг. Энийх төлөө юу хийсэн бэ гэдэг нь гол асуудал байна. Залуучууд өөрийгөө голоод ч юм ингээд хойш сухчаад тэр залуучуудад бас урам зориг өгөх үднээс бол би энэ төлөө сонгож орсон. Сургууль төгсөнгүүтээ Өмнөговь аймгийн Цог цэцгийн суманд очиж сумандаа багшилж исэн юм залуу. Төвшин баяраа ядаж аймгийн төвд ажил олдоогүй мүү гэдэг ч юм уу. Надад юу хэрэгтэй гэдгийг харахаас илүүтэй би хаана хэрэгтэй гэдгийг харах хэрэгтэй гэж. Хүүхдүүдэд тийм ярианы ч юм уу нэг тийм арай өөр сэдв хэрэгтэй юм гэж мэдэрсэн. Энэ тэмцээний туршид гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар миний итгэл үнэмшил үнэт зүйл харшилсан зүйл байл би дуртай үедээ ярихад гарч чадна. Аливаа зүйлийг бүтээхин тулд заавал эрх мэдэлтэй байх ёстой юу? Эрх мэдэлгүй ээжж бүтээх ёстой юу? Хамгийн том эрх мэдэл гэдэг бол нэг талаасаа магадгүй өөрийгөө захирах байх гэж байна. Адил бишийн Төвшин баяр. Өмнөговь аймгаас оролцогч багш мэрэгжилтэй, улс төр судлалын магистр зэрэгтэй, англи хэлтэй, Өмнөговь аймгийн Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шууд ардчлал иргэдийн оролцоо үндэсний аврах шалгаруулах мэтгэлцээний тэмцээний дэд байрын шагнамт.